Архангай аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн засгийн алба хаагчид сар шинэ аюулгүй тээвэр нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналт шалгалтыг зохион байгуулж орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зам тээврийн осол гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. Ховд аймгийн Жаргалан сумын нутаг дэвсгэрт гэмт хэрэг төрчлийг түргэн шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор телекамерын хяналтын нэгдсэн төвийг шинээр байгууллаа. Энэхүү хяналтын системээр гэмт хэрэг төрчил болсон газар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн царай, тээврийн хэрэгслийн усын дугаар зэргийг татаж таних бүрэн боломжтой юм. Увс аймгийн Өмнө Говь сумын цагдаагийн хэсгийн дарга цагдаагийн Ахмад Содномдорж, цагдаагийн ахлагч Нямжав, цагдаагийн ахлагч Юнтандорж, Жамсранжав, цагдаагийн дэд ахлагч Төгс Жаргалнаад тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвийн барилгад гарсан галыг түргэн шуурхай унтрааж иргэдийн эд хөрөнгө амь насыг хамгаалан ажиллажээ. Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хилцээний удирдлагууд алба хаагчдынхаа арга гэрэхнийг хүлээн авч уулзсан. Хилцээний удирдлагууд алба хаагчдын гэр бүлийнх нь өнгөрөх онд хийж гүйцэтгэсэн ажлынхаа товч тайланг танилцуулж тэдний санал хүсэлтийг нь сонсон нээлттэй ярилцсан юм. Дорногов аймаг дахь цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийг гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ерөнхий боловсролын сургуулиуд, төмөр замын болон сайн шан сумын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нийгмийн ажилтнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулжээ.